Зүтгэл сэтгэл итгэл эх орон төрийн бус байгууллагын дэлгэсэн энэ үзэсгэлэн нь 2012 оноос өмнөх нийслэлийг удирдах газрын харилцааг зохицуулж байсан дарга нарын гар үсэгтэй 50 гаруй баримт дэлгэгдэжээ. Хүүхдийн тоглоомын талбай, эмнэлгийн сул чөлөөт газар, нийт эзэмшлийн ногоон байгууламж, сургуулийн биеийн тамирын талбай, явган хүний зам талбайг гарын үсгээр олгосон баримтуудыг хотын иргэд үзээд ихэд чочирдож байлаа. Энэ үцэглэн дэлгэхдээс өмнө Дэлхийн банк хотын газрын асуудлаар судалгаа хийж, гарын үсгээр олгогдсон газрыг дуудлах худалдааныхаа анхны үнээр шударгаар олгосон бол 26.9 их 80 төгрөг төсөвт орох байсныг тайлгнасан. Дэлхийн банкны энэ судалгаагч дарга нарын гарын үсгээр олгосон газрын баримтыг нь үцэглэн гаргагчид их сурвалж олгожээ. Одоо энэ зурган дээр харж байгаа эмнэлгийн газраас, цэцэрлэгийн газраас, сургуулийн газраас авч зогсоод явган хүний зам дээр ингэж олгож болохгүй шүү дээ. Ингэж хууль бусаар. Тэгэхэд жирийн иргэн өнөөдөр газар авах бол 2000-аас 2012 оны хооронд үүлээ үзэж лавлаа шүү дээ. Тиймээс энэ хууль бусаар олгогдсон юм нийгэм бид нар одоо ингэж гаргаж тавихгүй бол нөгөө ногоон нэг хэсэг ногоон байгуулж босгоод байдаг, нэг хэсэг газрыг олгоод байдаг, авч зогсоод ямархуу байна. Эмнэлэг барих гэж газар байхгүй байна. Сургууль барих гэж газар ямархуу байгаа бол ерөнхийдөө бол одоо энэ газрыг ингэж хууль бусаар ялангуяа нийтийн эзэмшлийн газраас ингэж олгож болохгүй байхгүй юу. Тийм учраас бид нар энэ дэр бол цаашдаа ер нь бол зохисных нь байгууллагад, дээд шатны байгууллагад ард иргэд бол мэдж авах мэдэх ёстой гэдэг үднээс энэ зургуудыг гаргаж үзэсгэлэн болгож ажиллаж байгаа. Зүтгэл сэтгэл итгэл эх орон төрийн бус байгууллагын тэргүүн отгон цэцэггүй өөрөө дарга нарын гарын үсгний үзүүрт эзэмшиж байсан газар алдаж байсан нэг юм байна. 12 жил хөөцөлдөж байж хууль бус газар олголтыг зогсоож өөрийн нэрээр газар авч байсан тэмцэгч нэгэн. Энэ ч үднээсээ газар алдсан ингээрэгдийг өмгөөлж эргэтэн даргатантай тэмцэж явахдаа өнөөдөр нийслэлийн иргэдэд нээлттэй үзүүлж байгаа эдгээр баримтуудыг олж авсан гэж байна. Дарга нарын гарын үсгээр олгосон газрын баримтуудыг харсан хотын иргэд цочролд орж олон оронтой тоог эргэцүүлж чадахгүй байгаагаа хэлж байлаа. Би бол их баг болж байгаа юм байна дгүй. 7-6 жил юм уу хамгийн багадаа нэг 4-5 жилийн бүхэл бүтэн нэг улсын төсөв гэж бодоод ирсэн чинь 52 жилийн төсөв. Тэгдэр чинь энэ чинь одоо үндсэндээ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бол дууссан юм шүү. 5 хүний гараараа дууссан юм шүү. Тэ. Одоо бид тэгээд юун дээр амьдрах вэ? Тийм. Шонгийн модон дээр ямар илээ шиг суугаад байж хэлтэй биш. Ээдний үр хүүхэд байна хаана амьдрах вэ? Тийм ээ. Хаана одоо сургууль соёлтой бол хүмүүжиж боловсрох уу? Энэ чинь айгүй хэцүү байна. 2012 оноос өмнө хотын газрыг дарга нар гарын үсэг зурах төдийд замбраагүй олгоогүй байсан бол төсөвт 26.9 их 80 төгрөг төвлөрөх байж 26.9 их 80 төгрөг бол нийслэл хотын 52 жилийн төсөвтэй 8 Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгө. Энэ их мөнгөөр 26 мянган сургууль цэцэрлэг барих байж алдагдсан энэ мөнгийг гарын үсэг зурж газар олгосон хотын өмнөх удирдлагуудаар гаргуулах хэрэгтэй гэж үгээ хэлэх хүнч байсан юм а. Баримтууд нь гарын үсгтээ он сартайгаа өдөртөө ингээд байж байгаа энэ тушаалын зэрэглэл тоонууд нь ингээд байж байгаа ийм үед бол одоо энэ 5 нөхрийг бол одоо баримаар байна шүү дээ. Тэр сонгуул нэр дэвшиж байгаа нөхдүүдийн нэрийн татуулаа. Баримтчлаа. Одоо тэгээ баримтлах дээрээ яах вэ гэхээр ард түмний өмнө өөрснөөр нь бүр биеэр нь амаар нь үгийг хэлүүлээд тийм үү. Тэр одоо тэр энэ одоо мэдэхгүй байгаа энэ оронтой тооны энэ мөнгө төгрөгийг авчруулж тийм ялангуяа энэ нөхдүүдийн чинь удирдаад одоо байж байгаа ерөнхий сайд байсан Санжин Баяр одоо энэ Монгол Ардын намын сонгуулийн шатаавыг удирдаад явж байгаа шин. Энэ нөхрийг одоо тэр сонгуулийн шатаав удирдаад ингэж одоо тэр Монголын ард түмэн илгээрээ мөлхөөд байна гэж яриад байгаа шин. Монголын ард түмэн илгээрээ мөлхсөн байхгүй. Одоо энгийн цагт элэг дөрөөрөө мөлхөж байгаа Монгол хүн байгаа бол энэ нөхдүүд тэр элэг дөрөөрөө мөлхөж байгаа ард түмнийг тэжээх хэвээр нөхдүүд чи эдгэр болчиход шин. Энэ одоо тэр 52 жилийн төсөв гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дарга нар гарын үсгээр газрыг хэрхэн наймаалдаг байсныг баримтжуулсан энэ үзэсгэлэнгээ зүтгэл сэтгэл итгэл эх орон төрийн бус байгууллага сонгуулийн өмнө хотын иргэдэд үзүүлэхээр дэлгэсэн нь ч учиртай гэнэ. Одоо сонгуул болох гэж байгаа энэ цаг үед иргэд болон аж ахуй нэгж төрийн албан агчид сонгуульд нэр дэвшигч байгаа хүмүүс бүгд л одоо нааш нэгмэр анхаарсан байна. Тэгэхээр газар гэдэг бол иргэнтэй улс оронд маш чухал асуудал. Газар бол тиймээс энэ газар дээр өнөөдөр жирийн иргэд бол газрыг сонссон хүссэн газар авч чадахгүй байгаа байхгүй болно. Тийм учраас энэ цаг хугацаа нь бас таарс надад бас аз бас энэ байгууллага сэтгэл гаргаад ингээ ард түмний төлөө өнөөдөр ялангуяа ийм сонгуулийн юм уу ийм нэг кампанид ажиллах үеэр бол ард түм жоохон сэрдэг. Жирийн үед үл сэрдэггүй байхгүй. Хэрвээ одоо 15, 14, 13 онд энийг гаргаад тавьсан бол ард түмэн ерөөсөө анзаарахгүй энийг ойлгохгүй мэдчихгүй. Энэ удаагийн сонгуулиар хотын газрыг зарах гэсэн гарын үсгээс сансан дарга нарыг сонгохгүй байхыг мөн газрын төлөөх дайны галын шугамн дээр хотын иргэд тулж ирээдүйг зүтгэл сэтгэл итгэл эх орон төрийн бус байгууллагын Улаанбаатарчуудад сануулж байна. Энэ үзэглэн эрх даваа гараг хүртэл иргэдэд нээлттэй байх юм.